За сайн байцгаана уу? Одон орон 6-аас сонирхогч нийт элэг нэгт Монгол аханд үстэй энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Тэгэхээр миний ганцаарч сургалтын талаар хүмүүс сонирхож байгаа тул бас товчхон мэдээллийг өгье гэж бодсон. Тэгэхээр ганцаарчсан сургалтад маань ямар хөтөлбөрүүд багтсан байдаг вэ гэхлээр нэгдүгээрт Нарны аймгийн 9 гаригийн талаар болон тэдгээрийн утга учирын талаар тайлбарлана. Жишээ нь нар одон орон зурхаанд юу илэрхийлдэг вэ? Сар юуг илэрхийлдэг вэ? Ангарах сугар гариг одон орон зурхаанд ямар нөлөөллийг авчирдаг вэ гэдэг ч юм уу 9 гаригсхийн талаар ярилцах юм. Хичээл орно. Хоёрдугаарт гэх юм бол 12 орд гэж байдаг. Тэгэхээр 12 ордынхын талаар зохиц ойлголтыг аавна гэсэн үг юм. Жишээ нь орд болгон өөрсдийн авьяас чадвартай муу дутуу талууд байдаг. Тэгэхээр аль нэг орд одоо төгс гэсэн үг биш, аль нэг орд муу гэсэн үг биш. Тэгэхээр бүгд өөр ордууд байдаг. Тухайн ордны хүмүүс ямар чадвартай, ямар сайн авьяастай, ямар ажил алба эрхэлдэг хвчлэн хүмүүсийн дэлхийд дээр байдیں۔ Гэх мэтчлэн бид 12 ордныхаа талаар хичээл орно гэсэн үг юм. Тэгэхгүй бол одоо энэ сайт янз бүрийн мэдээллээр энэ одоо тим орд, ийм орд гэдэг. Тэгэхээр би бол энэ ордны талаар бүр 10 жилээс ахгуулаад одоо ангийнхаа одоо охтуудын ямар ордонд төрсөн байна, тэдгээр одоо охтуудтай хэрхэн яаж харилцах вэ, яаж одоо зөв харилцснараа юунд дуртай юм те, ямар бэлгэсэлтэн дуртай ч гэдэг юм уу. Тэгээд яаж одоо тухайд 10 жил байж хат бол одоо парк л явдаг байлаа шүү дээ. Тэгэхээр парк л ордог байлаа. Тэгэхээр одоо тухайн 10 жил байж хатаа ангих охтуудтай их яаж харилцах вэ гэдгээс ахгуулаад одоо энэ 12 ордын талаар мэддэг байсан, сурдаг байсан орос хэлээр. Би өөр ялангуяа орос 3 байсан болохоор орос хэлний дагуу одоо сурж мэддэг байсан. Тэгэхээр одоо бол бүр энэ 20 хэдэн жилийн дараа гэдэг чинь бүр ингээ автоматчдсан гэдэг юм уу. Тэгэхээр бид нар үндсэн сэдв болох тэр 12 ордын талаар ярилцсан. Хичээл орно гэсэн үг юм. За түүний дараагаар бид нар дөрвөн мах бодийн талаар орно. Дөрвөн мах бод гэж одоо орон зурханд байдаг. Дөрвөн улирал гэж байдаг шүү. Дөрвөн мах бод байдаг. Тэгэхээр дөрвөн мах бод гэдэг маань бол яг энэ сандлын дөрвөн хөл шиг хүнд заавалчгүй байх ёстой тийм дөрвөн мах бод байдаг. Гэхдээ зарим нь аль нэг мах бодгүй төрсэн байдаг. Эсвэл хоёр мах бодгүйч төрсэн байдаг. Тэгэхээр хэрвээ тэр мах бод байхгүй бол тухайн хүн ямар зүйлэн дээр анхаарах, яах вэ гэдэг тал дээр гарч ирнэ. Нэг үгээр бол одоо дөрвөн мах бод гэдэг маань тэр за жишээ авахд одоо гал мах бодтой 4 орд, 3 орд гэдэг шүү дээ. Хоньны орд, арслангийн орд, номын орд. Энэ гал мах бодтой 3 орд. Тэгэхээр та бүгдийг төрж явах үед чинь яг ихээс төрж явах үед чинь тэр галтаа 3 ордонд ямар нэгэн гаригтай байвал одоо та галтаа гэсэн үг. Хэрвээ тэр хонь, арслан, ном гэсэн 3 галтаа ордонд төрж явах үед чинь ямар нэгэн гариггүй бол галгүй хүн гэсэн үг. Тэгэхээр галгүй хүн одоо лөхөнцдүү байдаг ч гэдэг юм. Тэгэхээр хэрвээ тийм тохиолдолд одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар хичээл орох юм. Тэр нь одоо 3 дахь хөтөлбөр юм байгаа. Тэр мах бодийн талаар үндсэн ойлголтыг явна. Тэгээд хэрвээ одоо аль нэг мах бодинд танд хэрвээ байхгүй байх юм бол яах вэ гэдэг талаар л одоо ярилцсан гэсэн үг шүү дээ. За дөрөвдүгээрт бол маш чухал хичээл байж байгаа. Тэр бол гэрийн талаар юм байгаа. Одоо орон зурханд 12 гэр гэж байдаг. Тэгэхээр 12 гэр гэдэг маань гэр тус бүр хүний амьдрал нэг хэсгийг удирддаг. Жишээ нь мөнгө санхүүгийн гэр, эрүүл мэндийн гэр, хайр дурлалын гэр, зугаа цэнгэлийн гэр, их нөхрийн гэр, өөх төрхийн гэр, холын аяллаа гэр, албан тушаалын гэр гэж ч юм уу ингээд 12 гэр байна. Тэгэхээр гэр болгоныхаа талаар ойлголтыг бид нар одоо би зааж өгнө гэсэн үг юм. Тэгээд аль гэрэн дээр нар явж гин, сар явж гин, аль гэрэн дээр нь хэртэлд явагдах нь уу гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр гэрийн талаар хичээл орно гэсэн үг. Тэр гэрийн талаар мэдж авснаар одоо тухайн хүн өөрийнхөө одоо 7 хоногийн, сарын, мөн жилийн зурхаагаа ерөнхий төвшөнд нэг олж мэдэх, гаргаж сурах юм байна. Тэгэхээр жишээ нь одоо 12 гэрээ чинь заагаад өглөөр
20 онд тэр гэрүүд дээр чи хэртэлтэй мэн. Тэгэхээр нөгөө хүн чинь гэрээ мэдчихээр тэр гэрэн дээр хэртэлт явагдах юм байна. Тэр гэртэй холбоотой сэдв амьдрал дээр гарч ирэх юм гэдэг ч юм өөрийнхөө зурхаг бас ерөнхий төвшөнд тайлж сургах тийм хичээл юм байгаа. За мөн түнчлэн энэ дөрвөн сэдвээс гадна мөн тухайн хүний одоо над дээр ганцаарчлан сургалт авч байгаа хүний өөрийнх нь одоо ихээс төрж байгаа гаргисын байршил дээр одоо та бүгд ихээс төрөхд чинь тэнгэр дээр нар нэг ордонд, сар нэг ордонд, сугар гарагийн нэг ордонд ингээд өөр газрууд байж байгаа. Тэгэхээр тэр тухайн хүний одоо төрх үеийнхэн гаргисын байршил дээр нь тулгуурлаад өөрт нь одоо бас ийм зүйлүүдээр анхаарах хэрэгтэй юм биш үү? Энд чинь сайн тал нь юм биш үү? Энд чинь дутуу тал нь юм биш үү? гэдэг тийм одоо хувийн зөвлөгөөнүүдийг мөн бас өгнө. Тэгэхээр үндсэн нэг ийм дөрвөн сэдв байхаас гадна дээрс нь ийм зөвлөгөөтэй цуг нэг ийм багц байж байгаа. Тэгээд хэрвээ ганцаарчлан сургалт авахыг сонирхож байгаа бол наадтай холбогдож мөн цаг авч ингээд суралцаж болох юм. Ер нь бол одон орон зурхаа гэдэг бол маш чухал одоо эртний тийм маш одоо чухал салбар юм байгаа юм шүү дээ. Энийг мэдэж авснараа зөвхөн ирээдүйнхээс илүү тухайн өөрийнхөө талаар мэдж авах, өөрийгөө ойлгож эхлэх, өөрийнхөө талаар таньж мэдэх гэдэг юм уу. Энэ бол асар одоо эртний их тийм чухал мэдлэг юм байгаа. Тэгэхээр энийг бол би одоо өөрөө ойлгоцсон, одоо мэдсэн сүүлийн олон жил мэдсэн хүний хувьд бол энийг бас бусад хүмүүс маань нэлээд нэгт ахын дүүс маань бас мэдээс сураасаа гэсэн үгнээс ингээ хичээл ороод явж байгаа. Тэрнээс биш надад одоо зарим хүмүүс хэлдэг чи одоо энийг хүнд зааж ирснаас зүгээр нэг юм нэг одоо улс төрийн нэг одоо бүлэгт одоо нэг байвал яасын байрсын те ингээд нэг бусад заагаад яах юм байрсын гэдэг хүмүүс яриад байдаг. Тэгэхээр ямар ч бүх хүн ч гэдэг юм уу ямар ч өөрийнхөө бас нөгөө нэг шаваа бэлддэг шиг альва мэдлэг явах ёстой. Тэгэхээр ганцаараа мэдээд бол ямар ч утгагүй. Ер нь бол одоо орон зурхаа бол одоо ямар нэгэн бизнес их ч гэдэг юм уу тийм өрсөлдөөний салбар биш шүү дээ. Тэгэхээр энэ талын мэдлэгтэй одоо айлын нэг тахан ус маань болоод те тэгээд хоолдоо сайн кофе уулзуудаг гэдэг ч юм уу тийм төвшөнд хүрцгээгээд ер нь бол тийм л одоо санаатай байж байгаа. Тэгэхээр энэ мэдлэг бол одоо ганцаараа мэдлээгээд нэг тийм сонирхолтой шүү дээ. Олон хүмүүс мэдээд хоорондоо яриаг хөрөөсдөг, ярилцдаг, од гаргисын талаар ярилцдаг тий. Заримдаа хаяа нэг тэнгэр рүү хараад нар сарны хэртэлт ингэж чинь тэг гэж гэдэг ч юм уу нэг тийм олон хүмүүс мэдээсэй гэсэн үгээс ингээд хичээл орж байгаа. За тэгээд түүнчлэн бас мэдээж бид нар чинь бас нэг хумхын эрэнд орчод байж байгаа шүү дээ. Ялангуяа бидний өнгөрсөн 2000 жилийн настай загсны эрен бол загсны бэлэг тэмдэг угаасаа мэдж байгаа шүү дээ. Дээшээ туушаа харсан загас байдэн шүү дээ. Нөгөө тэмдэг нь загсны тэмдэг. Тэгэхээр хоёртын системээр явж байгаа шүү дээ. Тэ өнгөрсөн бидний эрен бол одоо хоёртын систем шүү дээ. Харт цагаан, бурхан чөтгөр там диваачин устрын барууны зүүнний үзэл тэгээд нэг хоёртын системээр явж байгаа байхгүй юу? Бурхан чөтгөр там диваачин ч гэдэг юм уу нэг тийм хоёртын системээр явж байгаа. Угаасаа удирдаг гараг нь 70 он гараг шүү дээ. 70 он гараг чинь тэгээ манун туулдаг гараг. Тэгэхээр одоо хүртэл бид тэр эрнийг дууссан ч гэсэн одоо хүртэл яг аль бурхан нүний аль устрыг үзлэн зөвийн гэдэг ч юм уу те бурхан гэж байдаг ч юм уу байдгүй ч юм уу гэдэг ч юм уу нэг ийм нөгөө нэг манангийн эрэнгээс одоо гараад явж байгаа байхгүй тийм 70 оны эрчим хүчийн эрнээс гараад бид нар одоо нөгөө хумхын эрен рүү орчод байж байгаа. Тэр нь бол одоо Маянгийн календараар бол 12 сарын 22-22-оос гэж байгаа. Ер нь бол тэр эрчим хүч айлз ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр хумхын эрен бол ямар эрен юм бэ гэхээр өдөрт гараг нь бол Тэнгэрийн он гараг байдаг. Уранус гэж гараг байдаг. Уранус бол одоо шинжлэх ухааныг өдөртдөг. Уранус бол одоо орон гүүрэг нь өдөртдөг. Ямар нэгэн бодиттой зүйлүүдийг өдөртдөг. Одоо Uranus rules science гэдэг юм. Uranus rules astrology гэдэг юм. Хэрвээ ингээд өөртөө бас салбарын талаар мэдээлэл авахд бол авахыг хүсвэл тэгээд өөртөө судалж болох юм.
Тэгэхээр бидний одоо шинээр орсон 2000 жилийн настай хумхын ирэм маань бол шинжлэх ухааны ирэм юм байна. Тэгэхээр одоо энэ гариг дээр буй 200 гаруй улс орон 1.7 тэрбум гаруй хүмүүс байна. Тэгэхээр аль улс нь өөрсдийнхөө танин мэдхүүн салбараа хөгжүүлэх, аль улс нь өөрийнхөө шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх тэр тухайн улс одоо хөгжиж байгаа. Тэрнээс биш одоо 2021-р зуун ялангуяа шинжлэх ухааны ирэн хумхын ирэн өөрөө бас шинжлэх ухааны ирэн. Тэгэхээр ийм ирэнд мэдлэг боловсрол, шинжлэх ухаанаа хөгжүүлэх, техник технологи, шин зохион бүтээгчнэр төрөх гэдэг юм уу, төрүүлэх гэдэг юм уу. Энэ эдгээр салбаруудаа хөгжүүлж өгсөн улс нь хөгжиж байгаа. Тэрнээс биш зөвхөн загсны ирэнг одоо хараад одоо мянга бурханд залбираад улс орны өөр бол алга болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр шинжлэх ухааны тийм ирэн рүү орсон гэдгээ бүр ойлгох хэрэгтэй юм байна. Бүх юм бодит харлаа, цонхоор харлаа, нар байдаг, орой цонхоор харлаа, сар байдаг. Тэгэхээр ийм бодит техник технологийн ийм айхтар мэдлэг боловсролын оюуны ийм иргэн рүү орж ирж байгаа хүндрэлтэн. Тэгээд энэ бол 2000 жилийн настай шүү дээ. Тэгэхээр нэг тийм гаригс ертөнцөөс онолтоо гэдэг юм уу, тэнгэрийн онолтоо ч гэдэг юм уу, ихэнх үеинд нь явж байгаа нь бол асар уртаас сэрчээд явж байгаа. Зарим нь бол энэ чинь цаг хугацааны дагуу ээлж дараалалаар явна. Тэгэхээр нэг тийм яарад бас нэг байх шаардлагагүй, бүгд мэдээсэй гэдэг нэг яарах шаардлагагүй. Энд энэ чинь цаг хугацааны дагуу бүгд ээлжлээд ингээд сураад ингээд явна гэсэн үг юм. За тэгэхээр нэг тийм байна. За тэгээ миний хувьд бол 2010 оноос хойш одоо орон зурхаан талаар судалгаа шинжилгээ хийгээ явж байна. Ингээд 16 оны бол 17 оны сонгуулийн үр дүнг өөрийн судалгаа шинжилгээний дагуу зөв тайлж түм олонд мэдэгдэж байсан. Ингээд 3 дахь шалгуур болох 20 оны сонгуульч ирж байгаа шиг байна. Өөрийнхөө судалгаа шинжилгээгээ хийгээд шинэ жилийн өмнө хэвлэхэнд өгсөн байж байгаа. Зүгээр миний би бол хувь хүн өөрийнхөө одоо кредитийн дагуу одоо хийгээ явж байгаа. Тэгэхээр миний зүгээс бол ер нь бол Монгол улсын бүх салбар хөгжих ёстой. Одоо спорт ч гэдэг юм уу, урлагч гэдэг юм уу, эдийн засгийн ч гэдэг юм уу, өөр одоо авт зам ч гэдэг юм уу, те ингээд бүх салбарууд байна шүү дээ. Нийт Монгол улсын тэрнтэй адилхан л мөн адилхан л 6 салбараас хөгжих ёстой. Тэгээ үүнд бол одоо шар зурхаан ч гэдэг юм уу, төвдийн литэнч байд юм уу, аль нэг нь гэж одоо гадуурхгүйгээр ер нь бол 6 салбар өөрөө хөгжих ёстой. Яг л Монгол улсын 6 салбар хөгжинэ гэдэг маань маш хэрэгтэй салбар юм байна. Ялангуяа ирээдүйд рүү олж харна гэдэг чинь бол бас тийм чухал салбар шүү дээ. Ямар ч энэ салбар бол хөгжөөд явах ёстой юм байна. Тийм юм. За ерөнхийдөө бол нэг өөрийнхөө хувьд нэг танилцуулаад ингээ газар сургалтын талаар нэг танилцуулныг иймэрхүү байна. Ингээд та бүхэнд бас амжилт хүсэж 2020 онд бас аз жаргал сайжрахыг хүсье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.